Торгоо дээр ховор сонин хувь тавилантай төрсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол галсан жамцын цэвэлмаа. Хожимо гүртэн чойжин цэвэлмаа хэмээн дуудуулах хувь түүнд тохиожээ. Анх 3 настайдаа тодорч 30-аад настайгаас улам батчиж удмын онцгой чанараа үргэлжлүүлэх хариуцлагатай хэрнээ хүн бүхний хүсэмгүй тэрл хатуу зан үйлийг хийж дээд тэнгэрийн догшин сахиус доод газрын хүмүүсийг холбох зуучин үүргээ гүйцэтгэж явна. Хүний зовлон зүдгүүр гай барцад гэд бүхий л муу муухай үйл бүхнийг үлдэн хөөх догшин сахиусыг дааж явна гэдэг эмэгтэй хүнд хэдий хатуудсан тавиланч гэлээ тэрээр энэ бүх ачааг нуруундаа үрч бусдын зовлонг нэмэглэх үйлдээ шамцаар өнөөдрийг хүрчээ. За чойжин гэдэг нь бол одоо барууны нандин буюу дээд номын сахиус гэж. Тэр сахиусд одоо хүний биеийг ингэж сонгож орж гүртэн хүнд орснороо гаан үзүүлж, шид үзүүлж, муу муухай амиг арилгаж чаддагаараа онцлог. Гүртэн хүн бол удамшдаг. Миний хул одоо ичдэх үе дээр явж байгаа шүү дээ. Удамшдаг. Удмын бэж ижил сахиус болж, сахиус бууж тэр шид үзүүлдэг. Миний сахиус бол одоо Монголдоо бол одоо энэ зуунд одоо хүүхэд амьлуулад 5 цаг нас орсон хүүхэд амьлуулад тэрнээс гадна 20-од хүн амьлуулад зөндөө хавдар мавдар ингээд идгээж өндөө хүмүүсийг одоо босгож нэлээ шид үзүүлсэн сахиус. Миний сахиус бол одоо Монголын ард түмэн бол антахгүй. 16 онд би ч өнөө өдрийн дэнсээр хон гэдэг залуу бол мэдээж шудраг залуу. Тэр үл намайг дэнсэлж аран гараа явж тэр нөгөө Бат Эрдэнэ дарагтаа болж хүүхэд 5 цаг нас орсон. Тэрнийг гаргаж ирснээр би одоо Монголын ард түмэнд бол нэлээд танигдсан хүн байгаа юм. Тэр бол бүр баримттай юмнууд. Тэгээ дараа нь тэр хүн чанарын алтан туяа гэдэг сурвалжлагч бол намайг бас нэлээд тоотлон гаргаж ирсэн. Энэ бас баримттай манай багш магштай чуулзаад тэр одоо яг намайг оруулж одоо хүүхэд нас ороход оруулж исэн эмэгтэй Норжимо гэдэг тэр хүнээс хүртэл ярьцлага авсан юм баримттай юмуд хийгдсэн байгаа байхгүй юу. Нэгэн цагт гүртэн чойжин цэвэлмаа гойд сүсэглэн мөргөл залбирал хийж зовлон зүдгүүрээсээ ангиж ирж байсан нэгэн эмэгтэй түүнээс нүур буруулжээ. Нүур буруулаа зогсохгүй түүний сахиус буулгахад зориулсан дээл хувцас сэлэм хоёг гих зэрэг эд зүйл үйл хөдөлгөөн бүхнийг тэр чигээр нь хуулбарлан дуурайж хүмүүсийг хуурам мэхлэж сүсэгтэн олныг төөрөгдүүлж байгаад тэрээр сэтгэл дундуур байна. Одоо мэдээж одоо миний гуцыг өмсөөл тийм ээ. Миний сэлмийг барайл одоо миний имийг л өмсөхгүй бол амтэн хүн очихгүй байгаад байгаа юм шиг шүү дээ. Одоо ингэ байдлаар. Тэгээ одоо намайг одоо нэлээ 10 жил дагсан тийм хүн одоо намайг дуурайгаад эвүүлдэл үйлдээд яг хэл яриаг юм яриад заслын үед одоо гаргадаг сахиусны үйл аягийг гаргаад сэлмийг барьж сэлэмдээд тэгээд одоо халуун сэлэм долоодог гэхдээ тэр халаахгүйгээр шууд долоогоод тэгээ буугаад одоо сахиустай хүн бол өөрийн гэсэн имиж өөрийн гэсэн бодолтой өөрийн гэсэн одоо сахиус нь заагаад өгчдөг байхгүй юу. Энэ дээлэг гэхт чинь би өөрөө одоо сахиус нь хэлж өгөр би өөрөө одоо бичиж тэр хүнээр хийлгэж исэн. За энэ буулт гэхтэр чинь л одоо сахиус дээр үеэс одоо 21 жилийн өмнө аав минь сахиус одоо ингэж хий гэж ингэж надад зааварлж би тэр заавраар нь л явчих. Тэгээ TV5 үнэн бэ гэдэг нэвтрүүлгээр тэр хөөхнийг тэгэл гаргацсан билээ. Тэр TV5-ын сэтгүүлч байхлаараа тэгэж одоо судалгаагүйгээр одоо энэ сахиус 21 жил хүн ардтаа одоо миний буултыг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Миний одоо цойжингийн үеэр одоо сахиус гүртэн цойжин бууж яхад аягалдаг аяг тэр одоо хийдэг заслыг бол ард түмэн бол антахгүй шүү дээ 21 жил дагцсан юм чи. За мэдээж одоо нэр гарцсан сахиус энэ сахиусаа бас нэг нэр мөрийг алдуулчихгүй эргээ янз бүрийн хил амгт орчихгүй талаасаа би нэвтрүүлэг ингэж хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ бас хүн ард түмнийг бас төөрөлдүүлээд би л одоо 16 онд хүн амьлуулсан гэж гарч ирээл тэрнээс хойш л одоо энэ гүртэнгүүд гарч ирээл дуурайдаг болцсон ийм айхтар юм гэл дастан зогцсооч амтэн хүнийг зөв ойлгосон гэсэндээ л би хийгээд байна. Одоо юм үзэн гэдэг чинь нэг өсөндөө хүн тэр урд насны уйлын лайв ээжж лайгаа эдэлж ард түмэнд тусалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол нэг зүгээр нэг дураараа гарч ирээл тэр хүн бол надад мессеж илгээж ирсэн. Чиний энэ хүн амьлуулдаг энэ буудаг одоо эн чинь одоо бол бизнесийн санаа. Би чамд бизнесийн санаа гаргаж өөрөө гаргаж ирж бизнес болгож чамд тал юм өгч нэг чи юу ярьж байна боёны имийг тэгж яриад байхдаа яад юм бэ гэсэн чинь тэгнэ гэдээ одоо надад мессеж хүртэл байна. Ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөн гихч итгэлийг хүсэрдүүлж байгаад тэрээр харамсаж байна.
Хамгийн гол нь өөрийнхөө удмын биш минийхийг хулбарлаж дуурайж байгаа нь миний 20 гаруй жилийн хөдөлмөрийг хүн ардыг эмчилж эдгэж ирсэн үйлчлэлийг үгүйсгэж намайг гутаанд оромжилж байгаа учраас ичиж бас харамсаж байна хэмээн хэлсэн юм. Одоо би бол 21 жилдээ бол одоо шидэ үзүүлээд одоо үзүүлсэн хүн биш үү? Одоо миний над шиг юм цаг хугацаа хавлж ш тэр хүн үнэн худлаа мэдэгдэж ш. Гэхдээ тэр хооронд чи ард түмэн гохироод усна ш. Одоо намайг бол чи бол одоо зайл чи бол миний багш биш. Би өөр багштай болсон. Яг хөө чамаас бол хамаг юм чинь би хуулцсан, хуулбарлаж авсан. Тийм учраас одоо чи зайл далд ороодаг өгөө бол намайг бариулна гэл ингээд тах шүү дээ. Ингээд сүрдүүлж байгаа юм шүү дээ. Цагдаа авчрууд надад үзүүлдэг. Цагдаа авчрын хамгаалтанд байдаг хэд хэдэн хүмүүс хамгаалтанд байдаг гэж одоо цагдаа хүртэл өрөнд тутчих ингэж оруулж ирж байгаа байхгүй. Тэр үед тэгэл тэрний их чинь бас би сахиустай хүн гэж надад тэр нь ууцсан хугарчаад ирчээд би буугаад тэгээ гайг болгож өгөхөд тэр хүн ахиад надад би сахиустай хүн гэ тэр хоёр хүн ч надаас салахгүй. Нэг нь 3 жил, нэг нь одоо 10 жил үж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ийг чинь би хүн барьдаг гэж хэлээд бас намайг хэрэг төвд оруулах алдсан шүү дээ. Би тэрний бүр нуугаад тэр хүмүүстэй залбираад юм хийж өгөө залбираад явуулсан. Одоо хавдар нь хаг бацчаал. Тэгэл би өстөн залбираал яаж байгаа л амьсан гэтрүүлсэн. Бурхны сургаалд бие сэтгэлээрээ үлдэх 10 хар нүгэл гэж байдаг. Энэхүү нүглийг үйлцэн хинж хизээ нэгэн цагт гисгээл цэрлэлээ хүртдэг учиртай. Тэр дундаа 10 хангалт огшин сахиус бол хэн дуртай нь оролдож түүгээр мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Түүнийг дааж явж чадах хүн, чадахгүй хүн гэж бий. За нүгэл үлдэхээр барахгүй юм чи одоо удам судаанч одоо өвгүүдүүлээд өөр хүүхдийн чи өвгүүдүүлээд юм чи төлөөс төлдөг шүү. Би чинь өөдтэй дөө ингэж яваад байгаа юм биш үү? Өөрөө өвчин одоо энэ хавдартай арьсны хатвартай болт нэлээ өвдөж зовцсон. Тэднээс дарахын тулд би энэ хүмүүст ингэж буян хийж явж идэх байхгүй. Тэрээр чойжин хүнд сүнс биед орно гэж байдгүй юм. Тэр эмэгтэй сүнсээ биедээ оруулдаг гэж яриад байгаа болохоор бөө юм уу мэдэхгүй. Лав удмын сахиустай гүртэн чойжин хүн биш шүү гэдгийг олон түмэндээ хэлэх гэсэн юм хэмээсэн юм. Тэгээ миний гутас бол одоо энэ улаан нэгт чинь 10 хангалт сахиусны гал юм аа. Галдаар одоо 10 хангалт сахиус галтай учраас удаан дэвсгэртэй хий. За энэ луу гэхтэр чинь луугийн одоо болттой 4 хүчтнэр хөлгөлж одоо 10 хангалт сахиус бууж ирдэг болохоор одоо лууг бол буултанд бол оруулж өгсөй. За энэ улаан хэмжээр нэхтэр бол одоо мэдээж ингээд хүний муу мухай юмтай ингээд нусалдж байгаа юм чинь эхлээд энэ улаан хэмжээрийг хийчих хөстэй. Энэ улаан хэмжээр муу юмыг хаагаад за тэгээд дэлхийг нараар осруулад одоо жойжингийн хувцсыг одоо бууж ирэхдээ гоёлтой одоо нараар осруулж одоо улаандал шаргалаар наран хийж өгөө гэж ингэж хийж гисэн байхгүй. За энийг бол 10 хангалт сахиусны хоёуг буюу хот мандал одоо өөрөө чинь хамгаалж байгаа хот мандал хүмүүсээ одоо энэ талин дээр очрон дээр буугаа хамгаалж одоо дааж за энэ 10 хангалт сахиусны энэ болохоор энэ улаан дэвсгэртэй ууч галтай одоо 10 хангалт сахиус галтай учраас тэгээд дараа нь бадан давхан цэцгэн дээр хот мандал үүсгээд хүмүүсийнхээ алдаж асгасан аймнаас ирүүлэн элдв ханга аймгийн давцарч одоо буулгаад тэгээд хүмүүстэй тарааж өгдөг 10 хангалт сахиус. За тэгээд дэлхий даяар бууж ирдэг 10 хангалт нийл гэрэлээр харагдаж байдаг. За энэ хээг болохдоор бол одоо мэдээж 10 хангалт сахиус чинь одоо хээ одоо үндэсний хээнд бол бас оруулж өг гэсэн. Тэгээ бас шараар ингээд осрлоод нар өнгөөр ингэж оруулж өгөөд за ингээд 4 хүчтэн болохдоор 4 хүчтэнгээр одоо хүч орж бууж ирдэг учраас одоо миний 4 хүчтэнг одоо тэр миний аяжсэн хүүхэн бол одоо тэр зургтын шинэ зөөгийн сүгдөөд өчгийн тавьтал бороо асгаж ирсэн. Бүр бороос үер болоод яг өчгийн таслагтал тэр бороо тасарч ирсэн. Дуусч ирсэн гэдэг ийм утгатай байдаг байхгүй. За тэгээд хутан хүн бол 3 давхар дээлтэй байдаг. Нэг баримтаг юм аа. Тэгэд ингээ миний сахиусд бүгдийг ингэж надад зааварлж хэлж өгсөн байхгүй юу. Малгай бол мэдээж ингээд 5 дэлбэтэй хот мандал үүсгдэг. Бурхтуудын суудлын бурхтуудын одоо тэнгэрээс бууж ирдэг одоо дэлбэц одоо хот мандал. За тэгээд тэрүүн дээр одоо
уралд нь 4 хүчтэн байгаа. Тэгээ ард талд нь 10 хангас өснө 10-ны орцсон 18-ны дүрс зураг одоо шид үзүүлдэг 10 хангалыг 18 шид үзүүлж бай гэдэг ингэж надад зааж өгснөөр өөрөө одоо бичсэн байхгүй. Нэгэн цагт төрсэн эгчдүү мэт элгэмсэг явсан түүнийг төмөн олны нүдэн дээр шидийг үзүүлж хин жинхэнэ гүртэн чойжин болохыг харуулж болно шүү гэдгийг тэрээр мэдэгдэж байна. За эхлээд бол дагагч амар шүжигтэй байсан. Амьдрал нь сайхан болсон. Өөр хүүхдүүднийх гардгүй байсан. Захиусан залбирсагаад өөр хүүхдүүдтэй болсон. Тэгэл амьдрал нэг сайхан болсон юм. Тэгээ би чинь их сайн хайртай тэр нь ч эрхлүүлж өгдөг гэсэн. Тэгсэн чинь одоо дараад нь ингээд тэр хийчих واخхой. Өсөө тэр гүртэн номонд орцсон байна. Одоо тэр хүн нь одоо тэр гүртэн номын зохиогч нь бас яагаад судлаагүй юм. Ямар ч мэдрэмжгүй, ямар ч шид үзүүлгүй хүнийг аваачаал гүртэн гээл тэр гүртэн номдор бичиж байгаа гэсэн. Би тэгээд захиус тэгдэ чи захиусан залаагүй ээжээч. Захиусан гартаан бариагүй ээжээч. Одоо сэлмийн гартаан бариагүй ээжээч. Өөрөө бясалгаагүй ээжээч. Хүний имийг хийдээд нэр хүндээ битээ алд. Яг ийм дүрмтэй. Хэрвээ худлаа ярих юм бол шууд хамгийн мостддаг байсан. Ийм дүрм байна. Тэр үед тэр зоос моос юу мó хайдаг шоомогоо устгадаг гэсэн гэж. Тэгэхээр миний нэр хүнд бол энэ хүнээс ангид болсон гэдгийг бол би Монголын ард түмэнд зарлж जैन. Тэгээ миний гутас бол одоо өөрөө гутас бол би өөрийнхөө одоо оюуны өмч одоо би өөрөө хийсэн одоо бичсэн одоо зохиогч эрхтэй хүн. Энэхүү гүртэн чойжин цэвэлмагийн удмын сахиусны захиас өөрийн ухаанаар бий болсон бит бус зохиогчийн өмч болох дээл хувцас эд хэрэгслийг нь хуулбарлан дуурайж байгаа нь оюуны тухай хуулийг зөрчиж байгаа маш ноцтой үйлдэл юм. Мөн эрүүгийн тухай хуулийн 148 дугаар зүйлийн 3 дугаарт заасан хуурч мэхлэх арга, 4 болон 5 дугаарт заасан бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, этгэл эвдэх аргаар олж авсан хэмээн бичсэн зүйл залтыг санаатаагаар зөрчиж байгаа зэрэг нь хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрснийг харуулж байна. Энэхүү гүртэн чойжин цэвэлмаа нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч танд хүрлээ. Дараагийн дугаарт түүний багнаас ачлалт аав ээж өсөж төрсөн өлгийн сайхан нутгийн тухай үзүүлэх болно.